За та бүхэнд үдээс хойш мэндийг хүргье. Арчс намын бүлэг өчигдөр ээж тусаар хуралдаа шийдвэр гаргасан бас хэвлийнхэн танилцуулсан. Энэ шаардлагыг албан ёсоор ерөнхий сайдад манай бүлгийн илүү олон гишүүд бид нар орж бас шаардлага өглөө. Энэ хүрээнд бас ингээд асуудлыг ярилцлаа. Ер нь сүүлийн үед одоо чуулган явж гэн, засгийн газрын хурлууд болж гэн. Ямар шийдвэрүүд гарч байгааг та бүхэн харж байгаа бах. Дандаа зөвхөн алуун тушаалын холиос солио, алуун тушаалын томилгоо л явж байгаа. Томилгоо явахдаа дандаа зардал нэмсэн томилгооны асуудлууд одоо жишээ нь одоо бидний шаардлагатай холбоотой дэд сайд. Тэгэхдээ энэ бид нэр Арчс нам болоод Арчс намын бүлгээс зөвхөн нэг зардал нэмсэн асуудал дээр зөвхөн дэд сайдын асуудал дээр ярьж байгаа юм шээ. Ер нь сүүлийн нэг жилд, сүүлийн жилүүдэд тэрний үр дагавар үр дүн болж гарч ирж байгаа Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал чинь өөрөө зөвхөн дэд сайдын асуудал зөвхөн нэг илэрлэн шүү. Яг энэ төрийн зардал, төсвийн зардал, олон зүйл, төсвийн тасалдал, орлогын тасалдал, энэ олон зүйл, энэ бизнес аж ахуйн нэгжүүдийн дампуурал, энэ олон зүйл чинь нөхцөл байдлыг одоо бүгдэд харуулж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд Арчс намын бүлгийн шаардлага зөвхөн дэд сайд биш, энэ төрөө цонхон болгоо, төсвөө танаа, энэ ажил дээр бодлогын томоохон баримт бичиг оруулж ирж яаралтай батлуулах хэрэгтэй. Энэ дээр илээр ард иргэдийн ихээр бохиндж байгаа дэд сайдыг цуцлаа гэдэг. Тэгээд ерөнхий сайд ихний байдлаар хариулт өгж байгаа нь засгийн газрын тухай хуулинд дэд сайд байж байна гэдэг заалттай гэдэг хариулт хэлж байна. Тэгэд энийг улсын хурал өөрчлөх боломжтой та бүхэнтэй хамтарч ажиллая. Энэ хуулийн төслийг өргөн барьж улсын хуралдаар засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид нар энэ дээр хамтран ажиллая гэдэг саналыг хэлж. Гэхдээ эхлээд энэ хуулийн өөрчлөлтөн дээр бид нар хамтран ажиллая гэдэг саналыг хэлж байна. Тэгээд бид нар бас ингээ бүлгийн гишүүд дахиад ярилцаад. Түүний хүссэн хариулт муу юм уу? Мэдээж биднэрт хуулиар байна уу, аль зарчмаар байна уу? Энэ Монгол Улсын одоо сая томилогдож байгаа ер нь цаашдаа тэр тусмаа энэ том данхар үтс, данхар засгийн газрын 20 яам 40 сайдыг болох ёстой. Тэр тусмаа энэ дэд сайдыг болох ёстой гэдэг шаардлагыг бид нар тавьж байгаа. Тэгээ энэ саяны шийдвэрүүдийг бид нар тэгээд бүлгийн хурлаар дахиад ярилцаад явна. Яг хуулийн төслийг бид нар одоо засгийн газарт өргөн барьж байгаа энэ дээр хамтран ажиллана гэдэг саналуудыг хэлж байна. Тэгээд бид бүгд бол жишээ нь тэр ховчлолгийн олон нийтийн болгоно гэдэг асуудал кичнээн олон жил ярьсныг та бүхэн мэдж байгаа. Энэ бол тэгээд ороод төрийн банкны 5%-ийг ховчилдог. Энийг ховчилсан уу? Ховчилсан гэж хэлдэг. Олон нийтийн болгосноо болгосон гэдэг. Тэгээ 95% нь төрийг 5% нь ховчлаад энэ ховчлол мөн үү биш үү? Хэн хэнийгээ хуураад байгаа ийм л зүйл шүү дээ. Өнөөдрийн байдлаар одоо нийтдээ 3.4 их найт төгрөгийн татврын өртөө явж байгаа. Тэгэхээр нийт 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьсан байна. 28 мянган аж ахуй нэгж дансаа хаалгасан байна. Гэтэл одоо энэ одоо бүх одоо өрөөгөө буцаагаад гадаад бонд 2.2 их найт төгрөгийн бонд, дотоод бонд 500 тэрбум төгрөг, дээрээс нь 700 тэрбум төгрөгийн гадаад зээл авч одоо энэ бүх одоо төсвийн алдагдлаа нөхөж байна. Өөрөөс өөрийн хооронд монголчуудыг явуулж байна. Монголчуудын одоо нэг хүнд ногдох өр нь 50 сая төгрөг хүрчлээ. Ийм одоо нөхцөл байдал энэ аж ахуй нэгжүүдийн асуудал хүндэрсэн энэ үед төрийг данхаалгаж албан тушаалтнуудыг нэмж байгаа нь энэ иргэдийн төрд итгэлийг байхгүй болж байна. Тэгэхээр ер нь бол Монгол ардын нам бол данс хааж ард түмнэрээ даажигнадаг нам боллоо. Дарга томилж ард түмнээ даралдаг нам боллоо. Дэд сайд томилж ард түмнээр даажигнадаг ийм одоо нам болсон байна. Тийм учраас энэ хуулийн төслийг өргөн барьж энэ дэд сайдууд байх тухай энэ асуудлыг одоо үлгэрээ хэлц шийдвэрлэж өргөн барина. 3 дахь өдөр засгийн газрын хуралдаанаараа энэ асуудал дээр засгийн газрын одоо байр суурийг биднэрт албан бичгийг биднэрт өгөхөр болсон. Ер нь бол Монгол ардын намын хагарал бол хэдийгээр наана одоо нэг гайгүй мэт харагдвал цаанаа одоо эрцгийг бойкотлох замаар энэ одоо хурлын эрцгийг хурлыг одоо хойш нь татж байгаа ийм зүйл харагдаж байгаа. Тэгэхдээ ер нь бол одоо өнөөдрийн байдлаар бол Арчс намынхан л одоо энэ хуралдаа идэвхтэй орж энэ хурлын үйл ажиллагааг хэвэн явуулж байна. Яг 9 сарын 16-ны өдөр би хэвлийнхэнд нээлттэй мэдээлэл хийхдээ нийтдээ 3 их найт төгрөгөөр одоо улсын төсөв тасалдаж магадгүй гэж хэлж байсан. Тэгэхээр одоо энэ эрх баригч нар бол дандаа тоог буруу гаргадаг.
Ер нь бол 2.8-аас 3 их найдын өргөөр оны эцгэхэд одоо төсөв тасалдана. Тэгэхээр энэ төсвийн тасалдлыг яаж нөхөх вэ гэхээр дахиад л ард түмний одоо тэр компаниудын дансыг хааж хүчээр суутхан авах замаар буюу альсвал одоо он гаргаад зээл авах замаар, бонд гарах замаар л одоо энэ дэглэлийг нөхөн 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьцсан, 28 мянган аж ахуй нэг дансаа хаалгацсан. Энэ компаниуд буцаж өндийн гэдэг чинь бас хэдэн жилийн асуудал шүү дээ. Тийм учраас өнөөдрийн ийм нөхцөл байдалд оруулсан одоо энэ Монгол Ардын нам иргэдэд итгэх итгэлийг бүрэн алдсан ийм нам болсон байна гэж хэлмээр.